Тэгэхээр энэ E4 гэдэг байгаа стратегийг хэрэгжүүлнэ. Тэгээ ардын нам бол ард түмнээс алсарсан байна. Тийм учраас ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг одоо хийж эхлүүлэх хэрэгтэй. Гишүүн төвтөө хариуцлагатай эл тод нам болно. Улс төрийн намын одоо хуулийг одоо чанд мөрдөн. Тэгээ дөрмөө бол бүрэн нийцүүлнэ. Ингээд хэрвээ одоо тэр намын одоо шийдвэр гарсны дараа бол би өөрөө эхний ажлаа бол намын гишүүдээ сонсохос эхэлнэ. Орон нутгийн байгууллагуудтай ажиллана. Намын анхан шатны байгууллагуудтай ажиллана. Тэгээ намын анхан шатны байгууллагууд ажиллаж байгаа одоо өөрийнхөө хуралд, хорооныхоо хуралд, сумынхаа хуралд идэвхтэй оролцдог гишүүд гэдэг бол ард түмний төлөөлөл шүү дээ. Тийм учраас зөвхөн ард түмэн гэдэг байхгүй ардын намын гишүүд өөрсдөө бас шүүмжилж байна. Тэгээ та бүхэн одоо улс орныхоо нийтлэг эрх ашигыг бод намын гишүүдээ сонс. Тийм учраас ажилдаа орлоготой одоо эрүүл боловсралтай Монгол хүнийг одоо би одоо бүтээн гэдэг энэ намын мөрийн хөтөлбөрт суусан олон зорилтуудаа мартаж эзэж болохгүй гэдгийг одоо шүүмжилж байгаа. Тэгээ бид бол үүнтэй санал нэг байна. Тийм учраас ардын нам гишүүдээ сонсно, ард түмнээ сонсно. Итгэл алдарсан итгэлийг эргүүлж олж аавна. Тийм учраас одоо хариуцлагатай ажиллах болно гэдэг.